одоо Haiku Grounded өнөөдөр нөгөө хүүхдүүдийг K-pop-ийн түүгээр аялуулаад эхний schedule дээр ингэрсэн байна. Тэгээд хамт явцгаая. Хамлалтаар нэг сардаа нэг юм уу 2 удаа явдаг үедээ юм гой бичлэг Солонгост ажил хийгээд ямар байдаг, ямар ажил хийдэг гэсэн юм хийвэл надад өөртөө сонирхолтой. Тэгээд дараа нь гоо шинэ дээр тавьж гоё юм гэж бодсон. Seoul Insa station дээр болсон байна. Чамжууд ийм амар гүтэн бишээсэн ч одоо хэдэн градус юм бэ? 23 градус амартлаа гүтэн. 네, 그리고 이제 대부분의 호텔 안에는 일회용품이 일회용 사용 제한으로 되어 있습니다. 싱가포르 자체. 아직은 서울에 갈 수가 없었지만 유은지 없지. 사태월 타워 계속 하는 거를 상명도 백사인 먹는 маргааш одоо нэг очиод юм. Тэгээд энэ хайрын дэжгүүрүүд дээр бас авч ороод тэгээд өдрийн төлөв орч тавуулах юмаа онцлаад ерөнхийдөө цэцлээд явлаа. Амархан очих арга мэд төрөлийг мэдчихвэл хүмүүстэй зааварчилгаа өгөх аюу амар. Тийм учраас одоо энэ хэдүүлээ 123 гарч ийн. Одоо хасах 2 градусаас өвөлдөө хүч санагдаад байна. Манай нөгөө миний амьдардаг чонжууд ч юм болохоор арай нэг 2-3 градусаар дандуулаа мэдэх байхгүй юу. Тэгэхээр ер нь амар хүч санагдаад байна. Орой 7:30-аас төшөд маань ирж буухын 8:30 гээд гарч ирэх байх. Тэгэхэд нь очсон байх хэвээр. Ямар ажил хийдэг, Солонгост яадаг, идэг гэсэн бичлэгээний гоё хадгалж өөртөө бас дараа нь дурсамжтай хадгалж авах зорилгоор эсвэл гоё чаналд өөрийнхөө Instagram ч юм уу юмд гоё хийгээд дараа нь дурсгалтай байдлаас ингэж хадгалъя гэж бодсон. Манай ажил болохоор ерөнхийдөө бол тийм аяллаа компани бид тэгээд ер нь гадаад харилцааг нь хариуцсан менежер, ерөнхий менежер ажилладаг. Тэгээд ерөнхийдөө энгийн зүүжирийн аялал биш дандаа сургалтын аялал, зорилттой аялал хийдэг. Одоо өнөөдрийн ирж байгаа тийм маань болохоор ахлах сургуулийн хүүхдүүд Солонгосын их сургуулиудтай танилцаад их сургуультай энд гадаад сурахад ямар байдаг вэ гэснийг ер нь 5 хоногт үзээд Солонгосын соёлтой, Солонгосын сургалтын системтэй зэрэг тийм хүмүүстэй танилцах үүднээс ингэж тийм аялал байгаа. Маргаашийн schedule нь болохоор ерөнхийдөө K-pop түүнтэй танилцаад өдөр нь жоохон нэг юм free time гэж shopping хийлгэчээд өдөөс хойш нь Latte World-д нөгөө ахлах сургуулийн хүмүүсүүд юм чинь Latte World-д тоглоулна. Тэгээд маргаашийнх нь болохоор ерөнхийдөө юм жоох adventure, entertainment тал руугаа тийм schedule-тэй байгаа. Тэгээд нөгөөдөр нь болохоор ерөнхийдөө бас Хэжон гээд коллежтэй танилцаа, тэнд сургалтууд хийн, хүүхдүүдтэйгээ сургууль танилцуулсан сургалтууд хийн. Тэгээ янз бүрийн юмнууд хийнэ. Тэгж жагаад оройдоо чонжуудаа манай нөгөө чонжууд очиж. За би ямар ч дотор нь ороод ирсэн яа чи. World ч нөгөө юун дээр гадаг. Диважингийн шатс дээр гадаг бид жоохон бахта бид анх Солонгост ирэл 14 онд анх ирэхтэй. Тэр кино брэм бодсон. Яалтчгүй юу юм гээл. Заавчгүй би
тийш очиж үзэнгээл ирснийхаа маргааш нь жишээ шууд жилээ. За юмудаа бүгдийг хаачихлаа. За энэ ч airport дээр ирлээ. Хай. За өнөөдөр өглөө 8 сарын 9-ний өглөө байна. Өнөөдөр нөгөө нэг өчигдөр тэгээд бидэд хүмүүсээ тосоод хоолнд оруулаад бүх юм янзлаад орой бүр 11 гэж хахад чекинээ хийж орж ирээд тэгээд юу яасан амарсан. Өнөөдөр өглөө одоо ингээд 7:50-д чек аут хийгээд дараагийн газар руу сүүлээр аялалтай. Fighting. За өглөөний мэнд одоо ингээд гараад ирлээ. Чек аут хийгээд үйлчлүүлэгч нөгөө хүүхдүүдэд хүлээж байна. Өнөөдөр Инчоны буудалд буусан байгаа. Тэгээ энд нэг юм юуны онгоцны үйлчлүүлэгч нар онгоцны юунууд гэж зэрэг хүмүүс байдаг. Өнөөдрийн outfit цагаан өмд. Оницука тайго. Ийм цамц. K-pop төгтөө ирсэн. Юу яаж ийн? Кофе ууж ийн нөгөө хүүхдүүдэд доогор юм үзүүлээд байж байгаа. Тэгээд ноттоос кофе аваад ингээд байж байна. Тэс яваад тоолойд Кёнгигийн сургуультай танилцчаад тэгээд гадар явж агаад Лотте World дээр явна да. Ground явж байна. Бүжиглэг хэсэг байна. За одоо ингээ идчихэж байгаа юм шиг юм билээ. Мукбан. Манай ирчүүд энүүгээр ээ нөө. Энэ бүр гохож үзээгүй. Манай тэр энэ зураг авах болчих. Тийм байна. За манайхаа өнөөдөр Кёнги дээр ингээд зурагнууд авахуулаа явж байна. Ямар вэ манайхаа? Гоё нөө. Даарч гин үү? Сая дээш ингэ гарсан чи гайгүй болцсноо. Өнөөдөр нэг ингээд Lotте World-д ороод ирсэн. За Солонгос хоолны туршлага хийх чинь манай Солонгос хоолоо өөрсдийн гараараа хийгээд өдрийн хоолоо эндээ иднэ. 시면 바로 진행 요원들이 도와줄 예정입니다. За манайха юу хийж гин? Ай. Ханам муу хийж. Ханам. Бууз шиштэй баяшин штэ. За гоё амттай игэрэ багшаа. Баярлаа. Хэрэн гоё нөө. Гоё. Сонирхолтой нөө.
Маш сонирхолтой. Хүүшээ. 이거 뭐야? 애들이 만두를 잘 만들어요? Маха зөндөө их хийвэл амттай болдог гэж шүү манайха. Задарна гэж айлтгүйгээр ихийгээрээ. Баншаа хийлээ. Өнөөдөр аялын ажлын 3 өдөр өнөөдөр гадар явж байгаад чанжуудаа ирээд одоо чанжуугийн хоттой манай хот нэмэрдэг хот тэгээд одоо хүүхдүүдээ сая хоолнд нь оруулчаад дэлгүүр хийсүүлэх гээд үлдээсэн одоо германы долч эднэрийг дагуулад буудал байрлаж байгаа. Ямар буудал байрлаж байгаа эдрээс бичлэгээр энэ хэлд оруулчихна. Өнөөдөр амар цас ороод энэ бүтэн гэнэ. Оройны Хануг village Хануг маар дөрөлцөн жагаар цэвэрлэгдээд цас орхоо илгээд амар гоё юм. Одоо өнөөдөр ингээд дуусч энэ өрөөнд ороо сайхан амраа маргаашихаа бэлтгэлийг хийндээ. Өнөөдөр ямар ч хэсэн өглөөнөөс ахвал амар хэцүү чаншина боссон. Өглөө босоод 7 гэж босоод боссноор л газ гараад өглөөний цагаа уугаал маргааш тэгэл дараа нь 9 цаг гэхэд Хэжон их сургуульд коллеж дээр очиж юмудаа хийх хэрэгтэйсэн. Тэндээ дандаа ганцаарчлаад бүгдийг би өөрөө орчуулгаа хийгээд өөрөө зохион байгуулад явсан болохоор амар ам цангаал ядраал. Гэтэ ингээд ажил хийгээд өөрөө ингэж зүгээр л гэр бүлийн хантайгаа юм уу ингэж жирийн байхдаа ирж байгаагаас өөр өөр мэдрэмжтэй байна. Ингээд аялж байгаа хүүхдүүдийнхаа шууд ауранд орчт юм шиг явчихна. Оройч юм гэрэлтүүлэлт болохоор нэг амар айгаад ах юмгүй. Гоё лээ. За манай өнөөдрийн байрлаж байгаа буудал ийм байгаа. Эртний уламжлалт буудал гэх юм уу? Өнөөдөр 4 өдөр аялал ажлын нэлээд ядарч шүү. Одоо өнөөдөр эндээ хончоод маргааш гадуур газарлаа явнаа. Ажлын сүүлээс 2-5 өдөр юм байна. Өглөөнийхөө цугларалтыг хийх гээд дөрвөлж гарч ирчээ ингээ хүлээж байна. Миний ачаа хүүхдүүдэд байн гарч явдаг туг ийм халуун барьдаг юм зэрэг нүднээгаа. Тэгээ өглөөний цай би тэгээд өглөөний цай авахгүй шээс Парис багетаас шууд ийм авсан байгаа. Тэгээд өнөөдөр нэг юмрхүү байна. 긴 태극기를 그리는 게임입니다. 태극기를 가장 비슷하게 그리는 팀에게 점수를 가장 많이 부여하도록 하겠습니다. 가이로르기. 자, ямар ч байсан сургуулийн танилцах үе маань бүр дууслаа. Одоо Макдоналдс хүүхдүүдэд хоолыг өгч юм. Сүүлийн өдөр хүүхдүүдээ зэн тоглоод өөрөө бас ингээ хамт байж байна. Одоо өнөөдөр өөрөө ингээд хоолоо идчихэд хүмүүстээ ямсчихсан. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ дуусаа орой хаалтын үйл ажиллагаа хийгээд тэгээ маргааш өндөө 4:30-д
Airport руу airport-оос гаргаж өгөөд тэгээд миний ажил гаргаж өгөөд дуусна. За спанд очиосаа гарч ирлээ. Манай хүүхдүүд спанда тоглож байгаа. Би буцаж өрөөндөө ноут уцаа тавьчаад оройныхоо хөтөлбөрийнхөө юмнуудыг аваад эндээ буцаж ирж бидэд хоолндоо орох юм. Одоо аим гоё байна. Ажил маань ерөнхийдөө айгүй гоё бүтээд айгүй хурдан бүтээд дуусчихин. Амар хурдан сая 5 хоног ч юм бүр амар ядраал исэн. Сүүлийн өдөр яг гоё хүүхдүүдийнхээ ядаргааг тайлаад гоё хотелд нь оруулангуудаа чекинг хийлгчээд усан спад тоглуулад өөрөө ч гэсэн нэг цаг ч гэсэн цайхан гоё амраад орлоо. Өнөөдөр папагаа өмссөн. Манай ариус найз маань өмссөн байгаа. Одоо шинээр сая баригдсан Red Park Hotel гэдэг хотелийн дотор convention center мэнтертэй хөрхөн бүх юмнуудтай юм билээ. Дэшиг болохоор Healing County гэдэг хэсэг нь яг ийм хаус шиг ийм village-тэй. Тэндээ очиод өрөөнд очиж юм авчаад буцаж ийшээ бууж ирэндээ. Тэгтээ алхаад ийм байгальд ирсэн ч амар гоё. Тэда. 맛있게 드세요. 아직 안 왔어? 야. 자, 빨리 만나가.